ээлж мэдээлэл тавьд хүргэж байна. Бид өнөөдөр хэмжээ бодлоо ямар ч гэсэн бид монголчууд цөмөр хөвөлтөнд амьдарчлагыг өрөөл гаргаж байгаа тав албаас мэдээлж байна. Хөвөлтөхгүй амьдарчлагыг цөмөр ил тод эрхтийг шаналцгаая. Тэгээд Монгол Улсын төрийн байгууллага хууль тогтоогчдоос бол энэ хуулитай лөөрийг бол зогсоох гол янз бүрийн сэдвэр хийгээл байна. Одоо та бүхэн урд бичсэн байгаа энэ ашиг сонирхлын зөрчлийн хуулийг та бүхэн харж байгаа тийм ээ. Ашиг сонирхлын зөрчлийн хууль. Тэгээд энэ хуулийг батлаад хуулийг хэрэгждэг Монгол улсад. Өөрөөр хэлбэл одоо сургуультай ихтэй сургуультай боловсролын боловсролын тухай хуулийн саналаа өгөхгүйгээр оюун хорлох гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдчихсэн олон гэдэг. Дээрээс нь архины үйлчлэлтэй хүмүүс энэ бол арх тамхины хуулийг саналаа өгч болохгүй ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж. Тэгвэл өнөөдөр энэ өршөөлийн хуулийг хэлэлцэх, эдийн засгийн ил толгойн хуулийг хэлэлцэхэд хондлоо бизнестэй өөрөө авилгатай тэмцэх газар шалгагдж байгаа. Энэ их хурлын гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэдэг асуудал байдаг. Тэгэхээр ашиг сонирхлын хуулийг яагаад мөрдөхгүй байгаа юм бэ? Ашиг сонирхлын тухай хуулийг мөрдөж гэдгийг бид өнөөдөр та бүхэнд дамжуулан иргэх хэрэгчнэрт мэдээлэх гэсэн. За дээрээс нь бид иргэний нээлттэй танхим байгуулснаа өнөөдөр зарлаж байгаа. Одоо бүгдээр энэ янз бүрийн далдуур нэг муулаад янз бүрийн яриад болио. Ил тод ерөөсөө нүүрээ харилцаж байгаа ярилцдаг болов. Илүү одоо хувилдахгүйгээр ил тодоор ойлголцож аливаа асуудал зөв гарч шийдэл олдог болов гэдэг энэ санал санаачлалыг бид өнөөдөр гаргаж байгаа. Өнөөдөр боломжинд ихэнх хүмүүсийн дунд тэмцээ гэдэг энэ үг яваад байна. Алаад үгүй, хятад үгүй, тэмцээ чулуу бариад чигсэн юу гэдэг тийм ээ. Бид бол энэний эсрэг байгаа. Бид өнөөдөр тэмцэх биш илүү ойлгох цагаа. Эхлээд хинтээ тэмцэх юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Бидний дайсан хий. Өөр малгай хүмүүсчүүд бид нар бие биелэг хараад дайсан найдах юм уу? Эсвэл бидний үндэсний язгуур эрх ашигын эсрэг үйлдэл хийж байгаа хүмүүс бидний дайсан юм. Тэгээ хуульчтай хандаж би уриалга гаргасан байгаа. За Facebook, Twitter-ээр бол энэ тухай мэдээлсэн. Нүдэн дээр нь гэмт хэрэг үйлдэгдэд байхад чимээгүй байж байгаа. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чаддаггүй. Дарга сайдыг дуудаад өрөөндөө мэдүүлэг авчиж чаддаггүй. Ийм хуулийн байгууллага Монголд хэрэгтэй юм. Үнэн чударгаар ажиллацгаагаа чи гэж уриалж байна. Хоёрдугаар ээлжинд сэтгүүлч та бүхнийг бас уриалгах нэгдэж чи. Хоёулаа амьдрах бидний санаас нэгдэж чи гэж уриалж байна. Бид өнөөдөр бүгдээрээ хэн юу болоод байгааг мэддэг хүртлээр өөрөө өөрсдөө хуураад өдөр хоногоо өнгөрөх хэдэн цаасны төлөө ингэж яваад байдаг. Энийг болиолтой гэдгийг л уриалж байгаа. Тэгээд бид ийм духтуутай хуулийн эсрэг томчлог гэж бид ийм бичвэр гаргасан байна. Ийм уриалга гаргаад хуулийн амьдарчлагаа яг уриалга. За дээрээс нь хуулийн эсрэг томчлог гэж бичвэр бид нар боловсруулсан байна. Энэ төсөл нь. Тэгээд энэ төсөлтэй танилцаад хүн болгоос хандлах боломжтой. Энэ бол хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан бичвэрүүдийн форматн дээр агуулгаараа яг адилхан ийм бичвэр байна. Бид нар энийг олон улсын байгууллагуудад бас хөрвүүлэхээр ингээд 1000 гаруй доктортой ийм албан бичгүүдийг бид нар одоо сая бэлтгэл одоо эхнээс ингэ төрийн байгууллагууд, улсын хурлын гишүүд, улс төрийн намууд, ихтэй сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүх байгууллагуудад энийг хараагаар хэлж байгаа. За энэ хуулийн эсрэг тунхаглалын гол үндсэн үзэл санаа юу юм бэ гэхээр хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг бичвэрүүд анх бүрдэгтэй төрийн дарлал үйлчлэгийн улмаас иргэд өөрөө ирэхгүй зэвсэг байранд тэмцэхээс өөрчлөлт хэрэглэх зорилготой гэж энэ агуулгын эхэлтгий. Бид энэ хүний хуулийн эсрэг тунхаглалыг яг энэ агуулгын бид нар боловсруулсан. Өөрөөр хэлэх юм бол төрийн хуульдаа энэ мунхаг байдлаас болоод ард иргэд өөрөө ирэхгүй зэвсэг байранд иргэний дайн гэж ярьдаг юм байна. Тэгээд 7 сарын 1 шиг юм бид нар яриад байгаа.
Хэн хохирд юм бэ? Монголчууд бид өөрсдөө хохирдог шүү дээ. Бохомдсон ард иргэд цалингаа авч ажиллаж байгаа хуулийн ажилч хоорондоо хөргөлдөг шүү дээ. Хаана хизээ тэр дарга чулуугаар зөвхөлөд явчихсан юм. Тэгэхээр ийм одоо нөхцлөөс одоо татгалзсан гэсэн урайлт санаатайгаар бидний хуулийн эсрэг тунхаглалтыг боловсруулсан сэтгүүлч та бүхнийг бас энэ бидний санаачилсан энэ арга хэмжээнд одоо идэвхтэй оролцохыг та бүхнээс өөрчилж яг Монгол улсын нөхцөлд хүнд байх шүү. Инээдэг байхгүй шүү. Залуучуудаа. Би нэр та бүхэн тэг Монгол улсад өнөөдөр хууль ялтны байгууллага яаж ажиллаж байна? Энэ улс төрч юу болоод байна? Сүүлийн үед та нарын дамжуулаад байгаа мэдээлэл та нар үзэлтэй. Монгол улсын үндэсний аюулгүйн зөвлөх байсан хүний туслах нь өнөөдөр Монгол улсын тагнуул, Монгол улсын эсэргүүцээс оржсэн тагнуулын ажилтнууд гэж яг шийдэл авсан байна шүү дээ. Монгол улсын төрийн өндөр албан хашижсэн хүн гэмт хэрэг үйлдчихэд тэр Казак руу дөрөв явсан нэг хурлын гишүүн байсан юм байна. Ерөөгийн төлөөлөгч дэлгүүр дээрэмдээ зогсож та нар энэ мэдээллүүдийг та нар эргээд шүүгүүд үзэлтэй. 14-5 тэрбум төгрөг идээд дууссан байна. Гэхдээ хан босгоод мөнгө доллар ингээд өрцсөн байна. Төрийн албан хаагчдаа. Энэ юу болоод байгаа юм? Бид өнөөдөр ингээд инээлтэд нэг шоолоод явах. Энэ бол өөрсдөө доромжилж байгаа доромжилж би хэлмээр байна. Би энэ үгийг энэ ирэх болж байгаа монгол хүмүүс би зориулж хэлээгүй. Би та бүхэн зориулж хэлж байна. Энэ өнөөдрөөс эхлээд энэ өрөөнөөс эхлээд бид нар өөрсдөө өөрчлөлт юм байна. Тэгээ та бүхнийг бид нар юу файлаас дээр нэг өрөө түрээссэн. Тэгээд нэг иргэний нээлттэй танхим байгуулж байгаа. Энэ төрийн бус байгууллагууд иргэд залуучууд ажил хийх гэхээр ажлын байр байдгүй. Нэг цуглаад нэг юм ярьчих гэхээр баарнаас гадаа ийм их зовлон байдаг. Тэгэхээр бид нар нэг 100 гал суугаад хүссэн асуудлаараа хэлцээд санаа оноогоо хуваалцаад бичиг баримт үйлдэл одоо ингээд бодиттой ажил хийх боломжтой юм ажлын одоо танхим бий болгож байгаа маань. Тэгэхээр та бүхэн бас ингээд одоо телевизтэйгээ хэрэлдээ тийм ээ. Компьютер, Facebook, Twitter-тэйгээ хэрэглэдэг ингээд бухимдаа сууж байгаа яг надтай бухимдаа сууж байгаа маш олон залуучуудаар итгэж байна. Одоо бүгдээр ингээд дор ингээд бухимдаа суудаг биш хүчээр нийлүүлээд өөрчлөлт шинжилтийг хиймээр байна. Өнөөдөр Монгол улс миний одоо хэлэх зүйл бол бид нар боолын нийгэмд амьдрах шүү дээ. Хүн бүхэн тэгш хэрэгтэй хэнийг ч ядуурлан гадуурхгүй гэсэн үндсэн хуультай нийгэмд бид нар амьдарч шүү дээ. Өнөөдөр төрийн байгууллагаар хаалгад татаад чи хэмээ биднээс эхлээд харц тулгахаас эхлээд хүнийг алгчлаад хэлж шүү дээ. Төрийн албан болчихлоо. Дараа хүн өнөөдөр шоронд орох одоо хэвтгэлээр өвчнө нийлрээд төрийн эмнэлгийг хүртэл эмнэлгийн байшин болгоод ингээд явж ирсэн ш. Та нар мэдчихлээ үү? Хүний эрхийн үндэсний комиссн нэг өндөр төрийн албан хаагч шоронд орчихлоо. Шоронд чинь 0-ын цаас авахгүй хүний эрх зөрчилж ийг яриад байна. Өнөөдөр чинь 0-ын цаас авахгүй байна. Яг л өнөөдөр энэ хүмүүсийн тухай ярихгүй байна. Биднийг яг ингэж яриа сууж байхад хаа нэг газар хин нэгэн хүний эрх зөрчилтөө сууж байгаа. Хин нэгний тусламж хэрэгтэй нэг хин нэгэн байж л байгаа. Монголчууд бид өнөөдөр ингэж амьдрах ёстой юм. Тэгэхээр би та бүхнийг энэ мэдээллийг цааш нүн шударгаар яг агуулгаар дамжуулж тэр олон хүмүүс бидрийг хайж байгаа хүмүүс хаана байгаа вэ гэж асуух юм бол тэр UB Palace гэдэг газар байгаа байх гэж энийг дуулгаж өгөөч. Өөрсдөө хурж ирээч. Бидний үйл ажиллагаатай танилцаач. Бид нар энэ эрдэнэ хяналтын төвийг байгуулах гэж байгаа. Төрийн албан хаагчдыг хянах төв. Энэ тухайд манай албан хаагч ярих баг. Энэ 200 мянган төрийн албан хаагч төрийн албаны бүдүүн шударгаар ашиг сонирхолгүй болсон өнөөдөр. Ямар сайн томилогдох чинь хэн томилогдох чинь би хизээ ажилласаа халдах бол гэсэн айцтай хэдэн төрийн албан хаагч нар дарныхаа хүссэн зүйлийг юу ч гэсэн тэр даатгыг биелүүлэхэд бэлэн ийм хэдэн төрийн албан хаагч нар байж шүү дээ. Тэгэхээр бид хуультай амьдарч байгаа. 2016 оны сонгуулийг хуультай гүгээр эргэн өөрийнхөө
одоо үнэхээр сонгоё гэсэн үнээр сонгодог. Сонголт нь хэн нэгэн нөлөөлдөггүй. Тэгээд энэ дотоод уучраа олъё гэж Монгол баялаг нь байна. Монгол оюун ухаан нь байна. Монголд одоо түүх, соёл, газар нутаг бүх юм байна. Өнөөдөр бид өөрсдөө дотроо зохион байгуулалт хийж чадахгүй. Ачаагүй байдлаас өнөөдөр Монгол улс өнөөгийн нөхцөлөд бид нар ядуу буураагаараа дуудуулаад явж шүү дээ. Монгол хүний үнэлэмж хаана байгаа юм? Эх орондоо хизээ Монгол хүн гадны хүмүүс ингэ дээрсүүлээд хятад иргэдэд зодуулчихжээ гэж хятад ажилтнууд зодуулчихлаа гэж байсгийгэл ийм юм болдог болсон. Энэ том том байшингуудын цаанд дандаа гадаад үз. Энэ том том караоке, бар, ресторан, нууц одоо тийм газрууд юу болоод гэж хар тамхи бодомор хэрэг сэтгэрлээ шүү дээ. Биднэрт хийх юм их биш шүү дээ. Ингээд дотроо хэрэглээ суусаад гадны өгөөж боллоо шүү дээ. Энийг одоо боловтой гэж та бүхэнд хэлмээр. Тэгээ бид нар одоо энэ ашиг сонирхлын зөрчлийн хувьд Монгол бичигдсэн маш олон сайхан хуулиуд байна. Амьдралд хэрэгжихгүй. Тэгэхээр энэ хуулиудыг хэрэгжүүлдэг болохын тулд хүн болгон тэгшлэгтэй байхын тулд ялангуяа залуу хүний дуу хоолойг сонсдог байхын тулд залуучууд нь өөрсдөө чадварлаг болохын тулд хичээдэг болохын тулд бид нар ажилламаар байна. Өнөөдөр салбарын залуу судлаа шинжээчдэг, дэмждэг тийм шинжлэх ухааны байгууллага улс төрийн нам сонсдог тийм улс төрч байхгүй. Таныг сонсох гэж сонгуул болчихлоо ард түмээ сонсох аян гэж яваад байна. Яг үгээ хэлчихсэн үнийг ерөөсөө сонсохгүй. Улс төрийн намуудыг харлаа. Бид нар энэ 24 улс төрийн намыг бид нар дээш үгийн бүртгэлээс нь олж аваад 24 намдаа энэ уриалга хөрвүүлэх гэсэн чинь намууд нь олдохгүй шүү. Тэгсэн мөртлөө Facebook, Twitter-ээр тийм либерал нам, тийм одоо юуны нам шиг ингээд намууд ингээд нэг сүртэй юм хийгээд яриад байдаг. Байр байхгүй. Юу хийж байгаа тодорхойгүй. Ийм улс төрийн намууд өнөөдөр Монгол биш. Тэгээ эцэстний хэлээд би өөрөөсөө хуурч амьдрахаа болоо. Бид нар чинь нэг л ахад үс шүү дээ. Харин улсад бид нар таарлах юм бол нэг үе чинь Монгол хүмүүсийг бид нар тэрвэр одоо хам сайн гаргаад уулзсан үстэй. Тэгэхээр бид нар чагсаал цуглаан хийнэ. Чагсаал цуглаан гэхдээ 50 замаар хийн. Хэлий гэсэн үгээ хэлнэ. Бид нар одоо нээлттэй сонгол одоо их хурл энэ ерөнхийлөгч хувийн хилцэх асуудлаас эхлээд бид нар ашиг сонирхлын зөрчлийн хуулийг бид нар шаардаа. Тийм болохоор та бидтэй хамт байгаа үнэн үгийг бусдад дамжуулж өгөөч гэдгийг хүсэж байна. Бид нар сая тэрбум хэлээ юуны паблистэй бид нар одоо иргэдэд зориулсан иргэний нээлттэй танхимыг байгуулахаас гадна энэ ард түмний хяналт бид нар хяналтын тухай одоо 4-5 жил ярьж байгаа та хэд хяналттай нийгмээс хэд хяналтгүй нийгэм шилжсэн энэ бүх баллыг одоо ард түмэн илж байгааг та бүхэн харж байгаа. Тийм учраас бид нар сүүлийн хэдэн жилийн хяналтын одоо системийг одоо зохион байгуулж тогтооё. Төрийн албан хаагчид хөрш бүх байгууллагуудад хяналттай ажилладаг гэсэн удаа дараагийн асуудлыг тавьж ирсэн. Ингээд бид нар энэ төв дээр энэ 1912-10 гэсэн ийм утсыг ажилуулж иргэдээс одоо бид нар санал ав. Удахгүй юм утас нэгд өнөөдрийн байдлаар бол нэгдэггүй байгаа шүү. Удахгүй нэгдэн бид нар тэр үед нь бол бас зардал явуулна. Тэгэхээр энэ утсыг энэ хяналтын төв байгуулаад энэ дээр энэ утсаар ямар одоо үр дүнтэй бол иргэд юусоо хаашаа ямар нэгэн хүнд байдалд орохдоо хэн хамтхаа, хаана хамтхаа, яаж хамтхаа, өрөвдлөө яаж бичихээр янз бүрийн одоо ийм зовлон бэрхшээлүүд тулгардаг. Нэгдүгээр бидний төлөвлөлт туслах. Ингэснээр энэ дээр одоо ямар ашиг одоо байх юм бэ? Иргэдэд ямар одоо бүтээлтэй байх юм гэвэл асуудлаа шийдвэрлэхэд тулд гарц хайж байгаа иргэн бидэнд ирж гарцаа олж авах гэсэн үг. Хоёрдугаарт бол асуудлаа шийдвэрлэхэд өрөвдөл өгөөд шийдвэж чадаагүй иргэний асуудлыг бид нар шийдэж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр хүн тусалцаа үзүүлэх гэсэн үг. Гуравдугаарт нь бол өрөвдлөө шийдвүүлээ шийдвэрт нь сэтгэл хангалуун биш байгаа юм. Энэ бол одоо өдөр болгон шүүхийн байгууллагаар одоо нэлээд гарч идэг асуудал шүү дээ. Миний тал шийдэгцэггүй тэглээ гэсэн одоо ийм асуудлууд их ярьдаг. Тэгэхээр манай танцнаар ийм 3 том гарцыг одоо шийдвэж байгаа юм. Тэгээд дараа нь бол энэ төрийн албан
хаагчдын 3 дахь үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий байгууллагаас шударга ажиллах баталгааг одоо бүрдүүлж өгнө бид нар. Өөрөөр хэлбэл иргэдэд өгсөн юу бид нар төрийн албан хаагчтай холбоо барьж асуудлыг одоо шийдвэрлэх гэсэн үг юм байна. Ингээд энэ дотор байгаа одоо бүх зүйлүүд бодвол ингээд тийм асуудлыг шийднэ. Энийг манай төв дээр ирээд бид нартай уулзаад асуудлаа одоо бүрэн шийдвэрлэх эрхэн ард иргэдэд нээлттэй боллоо гэсэн үг. Ингээд UE Palace-ын баруун талын хэсэгт манай салбар офис ажиллаж байгаа. Ингээд тодорхой өдөр бүр бид нар одоо байнгын ажиллагаагаа явуулдаг учраас ирж одоо бид нартай холбоо тогтоож хамтран ажиллахыг бүх иргэдээсээ урьж байна. Энэ активны хяналтын төвөөрөлтөй холбогдоод илүү тайлбарлахад энэ 200 мянган төрийн албан багч өдөр тутмынх нь үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг. Одоо энэ 19-ийг 12-30 руу жишээлбэл нэг төрийн албан багч өөртөө ч зөөгөөс харьцах ч юм уу тийм ээ. Ажлынхаа байр дээр байхгүй 3 шийдвэр гаргалаа гэх юм бол бидэнд ханддаг гэсэн үг байхгүй. Хандж болно, хандахгүй ч болно. Бид нар ямар энэ төрийн байгууллагатай холбогдуулаад ямар өөрчлөлтсөн арга хэмжээнд авсан бэ гэхээр төрийн байгууллагууд агентлуудтай бид нар одоо уулзалт хийсэн. За энэ уулзалт нь юу юм гэхээр одоо Монголд хэн нэгэн хүнд асуудал тулгархад эхлээд цагдаагийн байгууллага хандна. Цагдаагийн байгууллагын шийдвэл энэ авилтаар энэ газрын асуудал байж гэх юм уу? Одоо ингээд хүнийг ширдүүлээд ингээд 7-8 жил явсан хүмүүс байж шээ. Хамгийн сүүлд нь ерөнхийлөгчтэй шударгаас хаана байд юм бэ гэдэг өргөдөл дуустдаг ийм асуудал шийдэгдгүй юм асуудал байдаг. Тэгэхээр бид нар гэж байгаа иргэний төрийн байгууллага албаныг биднээр дамжуулаач гэж хэлж байгаа. Одоо хин нэгэн та нарын хамаатан садан өөрсдөнд чинь хууль бус тийм төрийн албан агчийн хууль бус тийм шийдвэр үйл ажиллагаа тохиолдох юм бол бидний хандаад бид нар дээр чадныхаа байгууллагаас хариуг нь авч өгье гэж байна. Монгол улсад Монгол хүн болгоны мэддэг байх ёстой ганц хууль гэж би та бүхэнд хэлмээр байна. Та бүхэн цааш нь хэлж өгөөрэй. Монголчууд нэг л хуулийг сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ нь тэр үндсэн хууль биш. Хүн болгон үндсэн хууль мэдэх хэрэггүй ш. Хүн болгон татврын хууль мэдэх хэрэггүй ш. Хүн болгон газрын хууль мэдэх хэрэггүй ш. Хамгийн гол нь хүн болгон төрийн байгууллага албан тушаалтанд өргөд гомдлоо хэрхэн гаргадгийг ямар хугацаанд хариугаа авдгийг хариугаа авахгүй яадгийг мэддэг байх ёстой. 1995 оны 4 сарын 17-ны өдөр батлагдсан иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөд гомдлыг хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулиар байгаа 44 үйлдвэрлэж байгаа. Та бүхэн одоо хэдэн төрлийн хэдэн хэлбэрээр өргөдөл гаргадаг бид төрийн байгууллага. Тэгэхээр энэ өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай хуулийг Монгол хүн бүр мэддэг байх хэрэгтэй ବୋଲି би та бүхэнд хэлдэг байна. Тэгэхээр өргөдөл гаргачаад өнөөдөр Монгол улсын өргөдөл гаргачаад хариу гаргах чаддгүй. Би жишээлбэл өргөдлөө яаж бичдгийг би сайн мэддэггүй ш. Би жишээлбэл ирэхээр яавал хамгаалах гэдгийг сайн мэддэггүй ш. Гэтэл би хэлмэгдээд явж байна. Та нар боддоо өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн ирэхээр сайн мэднэ ш. Тэр хүн сайн хуулийн зөвлөхөд байж гэтэл тэр хүн өнөөдөр хэлмэгдсэн гэж сууж ш. Тэгэхээр энэ төр өөрөө хэлмэгдүүлэх юм бол хэнийг шилжүүлж чаддаг ямар аимшигтай махны машин бэ гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Төрийн гаргасан нэг буруу шийдвэрээс болоод ямар их олон хүний цус урсдаг вэ гэдгийг та бүхэн мэднэ тийм үү? Тэгэхээр одоо бид нар маш хариуцлагатай хандах Монгол улсынхаа төлөө бид өнөөдөр хүн болгон санаа зовх юм цаг болсон шүү гэдгийг хэлмээр. Тэгээ биднээс одоо өөр асууж тодруулах зүйл байх юм бол өнөөдөр бид бүгдээ нээлттэй бид одоо та бүхний асуусан асуултанд чөлөөтэй хариулах бэлэн. Та бүхэн ингэдэж штэ. Одоо худлаа ярихаа болоо юм хийе гэж яриад штэ. Тэгэхээр та бүхний оролцоо энэ ард түмэн төрөө хяналтын системийг байгуулахад та бүхний оролцоо хувь нэмэр маш их байна шүү гэдгийг хэлмээр. Төрөө бид нар хяналтыг болчих юм бол өнөөдөр төрөөр дамжуулж төсөв мөнгнөөс хулгай хийх сонирхолтой нэг ч хулгайч байхгүй болно. Өнөөдөр хүүхдээр нийт ард иргэдийг ирж одоо энэ 1912 19 руу холбогдоод тухайхаа одоо зөвлөгөөг авч манай офистэй бидэртэй хамт болоод хамтран ажиллах бүх хүмүүстэй урьж өмнө илгүүч таавчныхоо дээрч бид нар хэрхэн ажиллахтай танилцах одоо урьж байна. Бид нар 12 сарын 10 буюу олон улсын хүний эрхлэлд нийлхээр ажиллаж байгаа. Энэ мэдээж санхүүгийн асуудал маш хэрэгтэй байгаа. Олон хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. 19-ийг 12 хэд ашигтай гэх юм бол ард түмэнд ашигтай, бидэнд ашигтай. Хэд ашиггүй гэх юм бол хулгайч өөрчлөлт ашиггүй. Тийм учраас
Бидний одоо тэгэхээр одоо ард түмний дэмжлэг бидэнд хэрэгтэй байна гэдгийг бас таахан энэ бидний мэдээллийг авч байгаа хүмүүст амжуулж хийж өгөөч гэдгийг хичээнгүй хүсье. Би бас нийт иргэдтэй хамтарч хэлэхэд сэтгэл сайхан, санаа заяа сайхан хүмүүс бидэрт бас одоо өөрсдөө гэр хэмжээгээр таньдаг өгч болно. Бид нар ийм их том ажлыг эхлүүлж байгаа. Үнэндээ санхүүгийн хувьд бид нар бол түүх ихтэй бид нар болгож байгаа. Тэгэхээр тэр манай төр дээр уулзаад өөрсдийнхөө хандыг бас өгч болно гэдгийг би давхар хэлмээр байна. Бид болсон байна. Энэ юутай холбоотой ихлээр ерөөсөө утга учиргүй эрх мэдлийн төлөө одоо өрсөлдөөн үүснээс болоод одоо энэ өрсөлдөөнд ялахын тулд ямар ч хамаагүй аргаар одоо очиж болно одоо ямар ч хамаагүй аргаар өрсөлдөе гэдэг юм хуулиас гадуур одоо тийм галт тийм ээ арга механизмыг хэрэглээд байгаа гэдэг энийг л одоо зогсооё гэж бид уриалж байна. Энэ уриалгад бол хүн болгон нэгтгэж нээлттэй тэгээд иргэний нээлттэй танхим гэдэг хилцүүлгийн танхим одоо бид нар байнгын үйл ажиллагаа тийм хилцүүлгийн танхим нээж байна. Тэгээ иргэд одоо ирж бас одоо үнэхээр энэ салбарын асуудлаар одоо хурдд орчин байгаа одоо асуудлуудыг одоо гарцыг болоход одоо хүн болгон оролцооч гэдгийг уриалж байна. Өөрөө ирдэг болох юм бол энэ телевизээр одоо ингэ би ч одоо хууль зүйн салбарын асуудлаар би сүүлийн 20 жил одоо идэвхтэй одоо судалгаа хийж байгаа юм. Тэгээ одоо би хууль зүйн сайд одоо Арслан намын тэр хууль зүйн бодлогыг тодорхойлж Тэмүүжин гэдэг сайдыг би одоо 7 удаа ураад ирээгүй шүү дээ. Хүмүүс ч хоорондоо ярилцчих эсрэг байр суурьад тэгээ энэ бол хэн нэг нь ялах тухай асуудал биш. Энэ ч одоо монголчууд бүхний дээрээ ялмаар шүү. Бүгдээрээ сайхан амьдарч байна шүү тийм үү. Тэгэхээр бол энийг бас зөвөр ойлгож энэ бол ямар нэгэн өмнө төлөө өрсөлдөө биш чинь монгол хүн их хоорондоо наалгчлалгүй тийм ээ эрүүл тайван амьдармаар биш юм. Тийм учраас энэ үнэхээр их хоорондоо сайхан амьдрахыг хүсэж байгаа хүн болгон бидэнтэй нэгдэж л гэж хэлж байна.